За Мас телевизийн захирлуудын энэ төр ийм хүндэт энэ төр нэвтрүүлэгт манай өдрийн зочноор за улсын их баяр наадмын өмнөх нь за баялаг бүтээх дэмжих холбооны шинэ гүйцэд захирал стад тосон хангасан гүйцэд захирал өргөдөн оролцож байна. За танд улсын их баяр наадмын сайхан мэндийг өргөн дэвшүүлье. Тэгээд сайхан тусцах нь уу? Баярлалаа. Баяр наадмын мэнд дэвшүүлье. Сайхан тусч байна уу та? За заримгийн бизнесээр бизнесийн үйл ажиллагаа эхэлсэн сүүн зарим компани захирал. Та аль нутгийн хүн бэ? Аав ээжийн тухай ямар сургууль соёл төгссөн? Манай одоо баялаг бүтээгч энэ телевизийг үзэж байгаа эрхэм хүндэт үзэгчтэй бас танилцуулж энэ удаагийн нэвтрүүлгийг эхэлье. За баярлалаа. За би Өмнөгов аймгийн одоо угуул манай аав Өмнөгов аймгийн хаангор сумын хүн. Манай ээж Өмнөгов аймгийн номон сумын хүн байдаг. Тий. Өмнөгов аймагт төрж өсөөд аав ээжийнхээ гардаар бага насаа хүмүүжээд Өмнөгов аймагт 10 жилийн сургуулаа төгсөөд 2005 онд Улаанбаатар хотод сургуулаа төгсөөд Дархуул аймагт одоо ажил хөдөлмөрийн гарагаа эхлүүлж ирсэн. За ийм түүхтэй захирал. Тэгээд сүүн зарим компаниг хэдэн онд байгуулагдсан тухай бас ер нь энэ компаниг байгуулах үндсэн одоо шалтгаан юу вэ? Мэргэжил дагнасан юм уу? Саваа гүтж жагаад байгуулсан юм уу? Эсвэл хэн нэгний зөвлөгөөгөөр байгуулсан юм уу? Яа би өөрөө худалдаа бизнес маркетинг жилээр сургууль төгссөн. Тэгээд бизнесийн салбарт худалдаа борлуулалтын салбарт бас маш олон жил. 2004 оноос хойш 5 он одоо албасаар одоо яг энэ борлуулалтыг өөрийн биеэр одоо гардаж хийж эхэлжсэн юм. Номын холдинг компанид ажиллаж байсан. Ямар компани? Номын холдинг компани. Номын холдинг. Хамгийн анх хөдөлмөрийн гарагаа эхлүүлж байсан. За тэгээд тэрнээс хойш одоо ингээд улаан загалмаа нийгэмлэг за дархны хүнсний комбинат гэдэг маш олон аж ахуйн нэгжүүдээр ингээд дамж яваад 2014 оноос хойш өөрийн компани албасаар байгуулахаар анх төслөө эхлүүлж байсан. За тэрнээс хойш бид нар ч бас тэв логистикийн салбарт нэг өөрийн компани байгуулад ингээд маш олон салбарт олон юм хийж явж байгаад за энэ хүнс үйлдвэрлэлийн салбар дээр одоо тогтсон доо. Тэгээд зарим үйлдвэрлэлийг бол 2018 онд компани анх байгуулад. Ер нь Монголд бол яг энэ маргаашин яг юм шинэлэг байдлаар шахаж өгдөг юм зах зээл тухайд байгаагүй. Одоо 2014 оноос эхлээд бид нар энэ санаагаа зах зээлээр туршиж үзээд тэгээд 18 он хүртэл одоо тест хийж явцад 18 онд анх компани байгуулж байсан юм түүхтэй. Тэгэхээр өнөөдөр Монголын зах зээл дээр сүү хувьцат компани хаанах шиг олон одоо том заримгийн том компаниуд байгаа. Энэ компаниудаа өрсөлдөж ингэж гарч ирж ийм зоригтой одоо зах зээлд тууштай байр суурь эзэлж байгаа нууц нь юунд байна? Яг энд нөгөө учиргүй тийм өрсөлдөөн гэхээсээ илүү яг тийм тодорхой тийм зах зээл дээр одоо юу гэдэг юм бодит юу боломж байгааг олж хараад яг энэ одоо хоосон зах зээл дээр л одоо яг энэ маргаашин ингээ шинэлэг байдлаар зохицуулдаг юу байгаагүй учраас энэ зах зээл одоо эзэггүй хоосон байгаа юм байна гэж одоо яг энэ зах зээл рүү анх орж ирсэн. Тэгээд одоо маш өнөөдөр хүртэл маш амжилттай одоо 8 жил ажилласан байна. Энэ 8 жилийн дараа эргээд харахад бол манай зарим үндэсний хэмжээний том брэнд бүтээтгүн одоо болж чадсан байна. Жилийн улсын их баяр наадмаа танай компани бүхэл одоо худалдаа сувгүүдэд одоо амжилттай ажилладаг байна. Тэгэхээр энэ жилийн баяр наадмын үйл ажиллагаанд танай компани ямар бэлтгэлтэй оролцож байна? Сүүн заримгийг одоо хаанаас авч идэх үү? За хуушир идэхгүйгээр наадам ярихгүй. Тэгвэл сүүн заримыг идэхгүйгээр наадам ярих уу? Ер нь яах вэ? Жил болгон улсын баяр наадмаар бид нар бас төрийн байгууллагуудтай хамтарч ажилладаг. За энэ дээр одоо хоёр том одоо мэдээж локейшн байгаа шүү дээ, тийм ээ. Хүүд долоо худаг, за төв өсдөж байгаа гэдэг. За энэ дээр бол нөгөө дүүрэг нийслэгэнтэй хамтарч одоо бид нар худалдаага борлуулалтаа гаргадаг байгаа сүүн заримны. За энд бол бид нар яг хамгийн номер 1-р гадны жуулчдад бас хэл ойлголцохоор хэлтэй худалдагчраа бас ажиллахыг зорддог. За жуулчдад бол мэдээж тодорхой хэмжээнд бас одоо локейшн байршил зааж өгөхөөс ахуулаад үйлчилгээ бас үзүүлэх зорилготой ажилладаг. Монголчуудыг бол одоо морь бүх гурвуугаар төсөөлөх аргагүй. Монгол хүний одоо дэлхийд ганцхан Монгол наадам гэж хэлж гисэн. Энэ том томьёолыг та ер нь юу гэж задлж хэлэх вэ? Тэгээ манай үндэсний маш том одоо өв соёл нөгөө талаас одоо үндэсний дархлаа тусгаар тогтмол дархлаа энэ одоо маш олон жил одоо цаашаа яг энийг хадгалж гэмээр одоо дэлхийд өөрийн гэсэн өв соёл те
За маш одоо сүүлийн 2 жилээр харахад бид нар бол жуулчдын урсгал бол маш ихээр нэмэгдэж шүү дээ. Тийм учраас энэ аялал жуулчлалыг одоо хөгжүүлэхэд манай энэ үндэсний 93 наадам маш том үүрэг ороолоо одоо үзүүлнэ гэж хардаг. Өнөөдөр баруун Европт буюу тэнд одоо халуун шатаж 40 гаруй градустай болж энэ тэнд газар хөдлөлт болвол ингээд байгалийн юм шиг болж. Гэтэл монголчууд энэ цэрүүхэн байна даарч байгаа ингээд тамшаалал. Тэгэл наадаал төрөө муу хэлээл ингээл байгаад ах юм. Тэгэхээр монголчууд нь ямар хөвтэй хүмүүс вэ? Монголчууд бол маш их азтай. Ягаад гэвэл одоо байгалийн эрсдэл суур амсгал энэ жилийн 4 одоо улиралтай улс дэлхийд дөрөв баг одоо манайхаас өөр байхгүй шүү дээ. Тийм учраас одоо тэрүүгээрээ бид нар багах хэрэгтэй. Одоо хасах 40 нэмэх 40 хооронд одоо тийм маш их одоо зөвхөн аялал жуулчдуудыг одоо бид нар өөрсдөө ч гэсэн тэр юунтэйгээд дасан зогцоод олон зуун жил ингээд амьдарсан учраас энэ өөрөө монголчуудын одоо маш том үндэсний дархлаа. Дээрээс нь маш том соёл, өв соёл одоо энийгээ дагаад нүүдэлчтэй дагаад бий болж байна. За зундаа мэдээж одоо наадмаа хайцж байна. За тэр сүүлийн жилүүдэд одоо өвлийн маш том аялал жуулчлалыг татах, өвлийн шагаан, тий, өвлийн мөсний баяр, тэмээний баяр гэдэг одоо маш олон энэ юмнуудыг одоо наадмуудыг хийдэг болсон байна л да. Энэ бол одоо юу гэдэг нэг ирээдүйн залуу хоочтой одоо өв соёлоо тээж үлдээх тал дээр одоо маш том одоо бодлого явж байна гэсэн үг. Монгол хүн болсны бахархал танд цөөн үгээр хэлвэл. За хамгийн номер 1-р нь одоо байгалийн одоо зундаач өвөлдөө хавар намартаас тэр одоо байгалийн хамгийн гоё цаг агаар манад одоо байдаг. За дээрээс нь одоо газар хөдлөх юм уу, дайн, байлдаан, геополитикийн ямар ч асуудал Монголд байхгүй. За энүүгээрээ бид нар маш том одоо тайван болсон. Ийм учраас одоо монголчууд өөрсдөө хэлдэг ч та манай Монголд очлоорой. Манай Монгол маш их тайван улс шүү. Өнөөдөр байгалийн асрыг баядагтай мөртлөө дэндүү ядуу амьдарч байгаа монгол хүний төр зүрхийг харахад юу гэж боддог вэ? За Монгол улсын байгалийн одоо баялгаа маш зөвөр ашиглах хэрэгтэй. Одоо дорнодын дачин тамсгийн нефт болж байгаа хэрнээ газрын тусгүй байж байна. За говийн аймагуд одоо ялангуяа өмнө говь өөрөө одоо оюутлогоо таван толгой тэргүүтэй маш томоохон одоо уул уурхай. За Монгол бол одоо юу гэдэг баг 80 гаруй % нүүрстэй хамааралтай тийм ээ. Дээрээс нь одоо нэмхэн зэс явж байна. Оюутлогоо эрдэнэ тэгээд. За харамгтай ордгод одоо дахиад маш том нөөц одоо бий болчихлоо говьд. Тэгэхээр энэ байгалийн баялгаараа одоо үндэсний баялагын сан бий болгож ард иргэдтэй зөв хуваард үзүүлж ингэж аж үйлдвэрийн салбараа цаашид хөгжүүлэх замаар л Монгол улс одоо хөгжихгүй бол зөвхөн одоо хөдөө аж ахуйн салбар юм уу эсвэл нүүрс хоёроос хэд хамааралтай байвал бас Монгол улсын хөгжилт бас жоохон удаашралтай. Өнөөдөр манай улсын тогтолцоо зөв явж байна уу, буруу явж байна уу? Яг нь ер нь бол улс төрд ингээ залуу улсууд төрж гарч ирж байгаа нь бол маш сайшаалтай. Одоо яг нэг болоход бол залуучууд гарч ирж байгаа улс төр улс орныг одоо өөрчлөн хөгжүүлнэ гэж хардаг. Тэр утгаараа одоо нийслэлт бай, за парламентынхаа төвшөнд ч бай ер нь залуучууд одоо сүүлийн жилүүдэд маш хүчтэй төрж гарч ирж байна. Тэгээ энэ дээр би өөрөө бас залуу хүн яваад маш олж урах байгаа. Тэгээ над хүртэл мэдэрч байгаа юмнууд л одоо манай бизнесийн салбарт те үлээдгүй өөрчлөлтүүд бас гарч байна. Төр засгийн дэмжлэг, за төр хувийн хвшлийн хоорондын түншлэл, уялдаа холбоо гэдэг ингээд бас ирсэн өөрчлөлтүүд гараад байна. Тийм учраас цаашид одоо энэ залуучууд одоо төр засагт билээ хүчтэй гарч ирж одоо нийгмийг жоох өөрчлөөсөө. Ялангуяа одоо энэ байгалийн баялаг те байгалийн баялагын сан гэднэрт бол залуучууд бодлого тодорхойлох болсоо л гэж харж байна. Монгол инженеруудыг 3 ухаан өнөөдөр гудамжинд тавьчих байна. Яаж энийг одоо Монгол инженерийн 3 ухаан тэр тархины одоо их нөөцийг энэ шийдвэр гаргах төвшөнд өөрөөр хэлбэл энэ хотын удирдлагуудын дунд инженеруудыг яаж бий болгох юм? Аймагуудын удирдлагуудын дунд яаж энэ зохион бүтээгчд инженерүүдээс уулгах чихв? Улс орон чинь зохион бүтээгчд инженер нь удирдах чинь өнөөдөр улс төрчид удирдах байх юм. Яаж өөрчлөх вэ? Зөөсөрн захирлаа. Яг нь Монгол улсад одоо юу гэдэг тэр манай оюуны өмчийн газар гэдэг нэг мундаг газар байгаа шүү дээ. За оюуны өмчийн газар маань бас маш сайн ажиллах шаардлагатай. За дээрэс нь Монголын одоо нөгөө шинжлэх ухааны технологийн хүрээлэн гэдэг байна. За энэ шинжлэх ухааны технологийн хүрээлэн дээр одоо үе үеийн манай Монголын эрдэмтдийн хийсэн бүтээлүүд ингээд тэнд архивлагдаа байж байна. За энийг одоо бид нар зах зээл дээр эдийн засгийн эргэлтэнд оруулахад манай аж үйлдвэрийн одоо салбар, жижиг дунд бизнес зохицын салбар, за томоохон аж ахуйнаас компаниуд хүртэл хөрөнгө оруулалт хийж энийг эрдэмтдтэйгээ хамтарч ажиллах нь аягүй чухал. За дунд нь мэдээж төр оролцох хэрэгтэй. Төрийн одоо бодлого аягүй чухал.
Тэгэхээр энэ шинжлэх ухааны технологийн хүрээлэн маань одоо айгуу тийм төсөв муутай тий маш олон эрдэмтдийн бүтээл тэнд байгаад байдаг. Ийм л байгууллага байдсан байх лээ. Тэгээ энэ байгууллагыг л эдийн засгийн эргэлтэнд оруулах нь айгуу чухал гэж хардаг та. Тэр хувийн хвшлийн хооронд ингэж хамтарч ажиллана гэж хэлж байна тийм үү. За мэрэгжлийн холбоотой эрх зүйн байдлын тухай хууль батгаж гараад одоо удахгүй хэрэгжиж эхлэх гэж шиг байна. Тэгэхээр энэ ер нь ямар учиртай хуулийн танай холбоо энэ үйл ажиллагаанд яаж оролцох гэж байгаа юм ер нь төлөвлөгдөж байгаа ажил төрлөөр нь юу байна энэ тухай бас. За энэ мэрэгжлийн нэгдсэн холбоо болох одоо энэ асуудал бол маш чухал. Өөрөөр хэлбэл төрийн тодорхой хэмжээний одоо хийж амжихгүй байгаа ажлуудыг төр хувийн хвшлийн хамтын түншлэлээр одоо хувийн хвшилт шилжүүлэх гэж яриад байгаа шүү дээ. Тэр утгаараа одоо мэрэгжлийн холбоодууд за магадгүй зарим нэг хувийн хвшлийнхэн төрийн одоо ачааг нуруунд дээр үүрэх, хуваалцаж хийх, түншилж ажиллах ийм хэлбэр рүү орох юм. Тухайн ажил үүргийг явуулахад шаардлагатай бүх мэрэгжлийн компаниудыг нэг дор нэгтгэхэд түүний одоо мэрэгжлийн холбоо гэд нэрлээд тэр холбоонд нь төр хувийн хвшлийн одоо чиг үүргийн зарим ажил үүргийг хуваарлаж үлдээе гэдэг дээр л төвлөрчих шиг байгаа юм тий. Төр өөрөө жижиг дунд бизнес эрхлэгчтэй одоо худалдаа авалтаар дэмжих одоо ийм чиглэл рүү орж ирж байгаа. Энэ болохоор манай жижиг дунд бизнес эрхлэгчид маш том давуу тал. Мэргэжлийн холбоотой тухай хуулийн дагуу ингээд холбоодод байгуулагдчих юм бол за жишээлх юм бол уул уурхайн тухай хууль гарыг бол уул уурхайн холбоо хангалтч нь хуулийн санаачлагч. Хүнсний тухай хууль гарыг бол хүнсний холбоо тэрнийг санаачлагч юм. Гол одоо үйл ажиллагаа явуулдаг бүх компаниуд энэ дотор шигдэхээ суудсан учраас төр тэднэрхээс талаас л одоо юм аа нэгж авах гэж ойлгож болох уу? Ер нь бол тийм ээ. Ер нь бол маш зөв. Ер нь төрийн бодлого цаашдаа бол тийм чиглэл рүү явж байгаа. Энэ хуулийн төсөл гэсэн. Дунд бизнес эрхлэгчид маань одоо энэ холбоотой нэгдснээрээ өөрсдийнхөө бизнесийн их ашиг одоо хамгаалуулах, хангуулах одоо ийм одоо боломж нэгдэж байгаа. Хууль эрх зүйн орчин нэгдэж байгаа. Нөгөө талаас аюу гэдэг төрийн худалдаа авалтанд нэгдэж одоо бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж олдох. Ийм боломжууд гарч ирж байгаа гэж байна. Олон боломжууд байгаа. Өөрөөр хэлбэл бид холбоогоор дамжуулаад бүх үйл ажиллагаагаа чөлөөтэй илэрхийлэх ийм боломжтой. Болох юм байна. Бизнесийн эрх зүйн орчны одоо хамгийн одоо сайжруулах тал дээр л дуу хоолойгоо хүргэх нь чухал байгаа. Монголын баялаг бүтээгч дэмжих холбоо 11 жилийн түүхэн хугацаанд асар их ажлыг гүйцэтгсэн. За энэ хийсэн их гүйцэтгэлийг одоо ахаад өргөжлүүлээд хийх ямар ажил байныг та дотроо бас төлөвлөж байгаа юм байгаа. Холбооны гүйцэтгэхээс амжилтсан. Нууц биш болгос энэсээ ганц нэгийг дурдвал энэ 11 жилийн хугацаанд анх үүсгэн байгуулсан хүмүүс маань одоо маш их ажлыг хийсэн байна. Хамт одоо зах зээл таниулах ажлыг маш идэвхтэй хийсэн байна. Тэгэхээр одоо баялаг бүтээгчдийг дэмжих холбоо цаашид үргэлжлүүлээд одоо юу хийх вэ гэхээр удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ хуралдаад урт богино дунд хугацааны стратеги төлөвлөгөөнүүдийг боловсруулад явна. За хамгийн номер 1-т мэргэжлийн нэгдсэн холбоо болох төр засагтайгаа уялдаж ажиллах, хамтарч ажиллах ийм шаардлага хамгийн номер 1-д тулгарч байна. За хоёр дахь асуудал нь гэхээр томоохон аж ахуй нэгжүүдийн бараа бүтээгдэхүүнүүд гадаашаа зах зээл рүү гаргах. За жижиг дунд бизнес эрхлэгчдийн одоо эрх ашигыг одоо хангах. За мөн тэр зах зээлийг жоохон тэлэх, дээш нь төрийн бодлогоор дэмжих. За өрхийн үйлдвэрлэлээ жижиг дундын бизнесээс салбар руу оруулж ирэх, ахиулах гэдэг ингээд энэ шатараас ингээд энэ бодлогоор дэмжих ажлууд бас хийгднэ. За нөгөөтэйгөр сая баялаг бүтээгчдийн дэмжих холбооны 11 жилийн ойн хүрээнд бид бүхэн бас хятад улс руу яваад бизнес тур хийгээд ирлээ. За энд одоо хамгийн сүүлийн технологи AI одоо ажилтдаг роботуудын үйлдвэрүүдийг бас үз сонирхлоо. За мөн цаашаа одоо удирдах зөвлөлийнхөө гишүүдээрээ круиз аялал хийгээд одоо холбооныхоо ойн хүрээнд бас баяраа тэмдэглээд ирлээ. Солонгос орлоо. Тийм, Солонгос ороод ирсэн. Далайн одоо аяллаар яваад Солонгос яваад ирсэн. За энэ маань нөгөө холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүдийг тасралтгүй 11 жил ажилласан хөдөлмөрийнхөө үр шимээр тий одоо баялаг бүтээгчдийнхээ дуу хоолой болсон улсуудаа бас нэг баг хамт олно нэг баярлуулад хажуугаар нь бас бизнес туураа хийгээд холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүдэрээ ингээд нэг багаараа яваад ирлээ. Энэ маш сайхан аялал боллоо. Наадмын тухай эргээд ярилцсан. За тэгээ хүүхэд байхад бол ингээл халиа мундаг мөх байсан байл зэ сайхан захирлаа. Эсвэл мундаг уралдаач хүүхэд байсан юм уу? Ер нь одоо хүүхэд байхдаа наадмын өдрүүдийг яаж өнгөрөөдөг вэ? Ер нь тэгэхээр аав ээжээсээ гэхээсээ илүү би их өвөөгөө их дагаж явдаг байсан. Тэгээ өвтөгөө хамттар наадам хийж суушуур идэж наадам одоо явуулсан. Тэр аймгийн наадам, улсын наадам гэхээсээ илүү тэр хөдөөнийхэн чинь овооны наадам, тагтаг гэдэг ингээд хийдэг. Тэгээ тэр идэрлэл бол их явдаг байсан да. Тэгээ тэр
өвөөтгөө хамт явж байсан дурсамжууд л их байдیں۔ Манай аав ээж чи өөрсдөө нөгөө аймгийн төв дээр ажилттай усуд учраас тэр бол намайг хөдөөгөр дагуулад явах боломж нь хомос. За манай өвөө бол өөрөө аймгийн алдарт уяач Сэнг гэж хүн байсан. Өмнөгөө аймгийн хаан хангуурсан уугуул. За намайг баг байхад одоо хурдмор ундаг байхад бол 64 унаг ууж байсан санагдтыг хамгийн дээдл нь. Тэгээ Сэнгийн юу гэдэг одоо тойрон гэдэг одоо маш том тойрнуудыг хийдэг. Тэгээ манай өвөө маань өөрөө бас аймгийн алдарт уяачаас гадна шагаан харваа гэх зохион байгуулдаг. Тэгээ аймгийн хэмжээнд одоо зэрэгэлдэх аймагуудын шагаан харваачдыг энэ төр автобусаар одоо хөдөө гэрийнхээ гадаа авчираад ингээд бүр ингээд отог майхан засч хагаад тэмцээн 3 4 хоногоор ингээд тэмцээн зохион байгуулдаг. Өөрөө шагаан харваанд их сонирхолтой хоббитой юм байсан. За тэгээд одоо намайг хурдмор ундаг жоох хөөхтэй хатал одоо нөгөө дээр үе нөгөө пад шар автобус гэж ярьдаг. Тэгээ тийм автобусаар одоо ингээл маш олон автобустай улсууд ингээл ирээл олон maaхан барьж байгаа манай гадаа ингээл 3 4 хоногоор ингээд тэмцээн хийдэг. Тэгээ манай өвөө манайг ийм жоохон ба манай өвөө аавын аавыг ярьж байгаа тийм ийм хүн байдаг. За манай ээжийн аав ээжүүд манай одоо Өмнөгөө аймгийн Номон сумын улсууд. Тэнд бол морь гэхээс илүү тэмээтэй олон тэмээтэй айл байсан. Тэгээ би аавынхаа талд бол их адуу, ээжигээ талд очиж тэмээ ундаг. За багасаа бол хурдмаар ундаг байсан. Тэгээ би өөрөө айлын том, манай аав айлын том, ээж айлын том болохоор нөгөө бүх ац зээнээс хамгийн том нь би болчихж байгаа болохоор хамгийн түрүүнд одоо хурдмаар унах хүн одоо би удаардаг нөгөөдлийн азтай. Тэгээд моринд хурдмаар хүндэдэд их хасагдах болтлоо бол энэ хурдмаар унсаа маш олон жил унсаа. Өвөө ч юм бол гайхаж бичгтэй хүн байсан маш. Тэгэхээр энэ одоо өв залгам жилийг бас үргэлжлүүлж авч байгаа бол сайхан тий. Чи бас манай хүүхэд байна. Манай аав маань одоо бас шагааг үргэлжлүүлээ харваад явдаг юм. Тэгээд одоо Өмнөгөө аймагт нөгөө ахмадуудын харваагаад тийм байна тий. Тэгээд манай аав маань одоо Өмнөгөө аймагт байгаа. Тий. Тэгээд аймгийн Гоцмөргийн цолтой шагаа харваач. Гэхдээ чамд яс удан байгаа шүү. Удахгүй тэгээд чи ингээ шагаа харваад ажил хийх болчих юм шүү дээ. За өдөр сайхан захирал сая одоо манай нэвтрүүлэгт өөрийнхөө тавч танилцуулга тухай ярьлаа. За одоо компанийнхаа үүсгэн байгуулагдсан цаг үе энэ компаниг нь хэрхэн нэрлсэн сүүн зармаг гэж нэрлсэн тэр тухай авч ярилцлага үргэлжлүүлье. За баярлалаа. Манай компани ч одоо 2018 онд аль биесээр анх үүсгэн байгуулсан байдیں۔ Компани үүсгэн байгуулагдахаас өмнө яг мэдээж зах зээл дээр бас туршилтын бүтээгдэхүүн гаргаж үзсэн. За ингээд нэг жил гарan яваад за ер нь бол болох юм байна. Зах зээл дээр ингээд тест хийгээд үзэж байгаа учраас 2018 оны 7 сарын 18-ны өдөр компани улсын бүртгүүлж тамга тэмдэг гэрсгээгээ авсан байдаг. За анх компани үүсгэн байгуулахдаа 2 хувьцаа эзэмшигч тэгээ нийлээд 3 хувьцаа эзэмшиж бий ороод ингээд гуруула найзуудаараа энэ анх компани байгуулж байсан. За манайх ч яг цэвэр үнэний сүүгээр хийгддэг учраас ерөөсөө сүүн зарим гэд нэрлэе гэдэг. Тэгээ сүүн брэнд сүүн зарим гэдэг нэрийг бид нар анх сонгож өгч ирсэн юм түүхтэй. Одоо хэдэн төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна? За одоо манайх ч яг сүүн суурьтай нэг 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн байна. Одоо яг цэвэр нөгөө брэнд бүтээгдэхүүн болох сүүн заримг маань байна. За дээрээс нь сүүн тараг байна, сүүн өрөм үйлдвэрлэж байна. За хөлдөөс нь одоо тараг, заримг 2 3 төрлөөр нь хийж байна. Дээр нь сүүн суурьтай шейкнүүд хийж байна. Дотор зэгүүд моолуудаар зарж байгаа. За ингээд нэг 22 төрлийн бүтээгдэхүүн одоо өнөөдрийн байдлаар худалдаанд гаргаж байна. Борлуулалтыг хэдэн сууг ажиллаж байна хөдөө орон нутгад тийм үү та? Манайх бол зундаа бол үндсэндээ улсын хэмжээнд 136 борлуулалтын өөрсдөө гэсэн сүлжээ зэгтэй. За дээрээс нь E-Mart, CU одоо томоохон супермаркетуудад бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. За Улаанбаатар хотын хэмжээнд жижиглэнгийн 1700 гаруй дэлгүүрүүдээр захиалгын дагуу бүтээгдэхүүн нийлүүлж байгаа. Үйлдвэрлэлийн хүчин чадал гэж ойлгож байна. Эсвэл ажилчдын тоож гэдэг юм уу? Ер нь ямар ухтгуунаар түүнийг дүгнэдэг. Одоо бид нар чинь 2026 оны байдлаар ажилчдын тоо яг жилээр тусмал нэмэгдэж байгаа. Одоо ер нь анх нөгөө компани үүсгэн байгуулахад бол нэг 6 долуулахна байсан бол тэгээд нэг 20 аваллаа 30 аваллаа гэж явж байгаа. Одоо өнөөдрийн байдлаар бид нар яг байнгын тогтмол ажилт бол 86 хүн байна. За зуны үйлрэлд одоо юу гэдэг нөгөө худалдагч нар орж ирээд ажиллана. Оюутны залуучуудыг бид нар маш ихээр ажлын байраар хангадаг зуны үйлрэлтэй. За энэ 100 одоо худалдаан дээр одоо оюутнууд орж ирээд тэд нар бол 140 50-аад хүүхдүүд орж ирдэг 100-да.
За ингээд яах юм бол 240-250 ажлын байр 100 та. Манай борлуулалтын орчин үеийн ямар одоо борлуулалтын цэг салбарууд ашиглалтай ямар тоног төхөөрөмжөөс ашиглагдаж байна? Борлуулалтын цэгүүдийн. За одоо бид нар бол яг дотор цэг бол томоохон моолууд дээр бид нар жоохон төвлөрч ажиллаж байна. Одоо жишээлбэл зайсан хил байна, хүннөө моол байна. Пүүд сити, соёолж гэх мэт одоо нэг Улаанбаатар хотын хэмжээнд нэг 10 томоохон моол дотор өөрсдийн нэрийн цэгийг гаргасан. За энэ дотор бол бид нар яг сүүн заримгийг шинэлэг байдлаар нь хүмүүст хүргэж өгөх тал дээр шинээр тийм маш их анхаарч байгаа. Хуучин бол Улаанбаатар хотын төвжирлээс хамааралтай бас одоо цэг дээрээ очиход нэлээд хүндрэлтэй байсан бол бид бол одоо технологи борлуулалтын сүүн дээр логистик дээр шинжилэлт хийгээд тухайн цэг дээр нь газар дээр нь бид нар одоо яг үйлдвэрлээд бэлэн болгож шууд гаргаж өгдөгөр онцлог. талхын халуунаар нэгтгэдэг. Яг тал халуунаар нэгтгэдэг. Ингэж өгдөгөр онцлог болсон байгаа. Дээрээс нь яг энэ брэнд болгож чадсан одоо сүүн заримгаараа сүүн суурьтай одоо шек хийж одоо худалдаанд гаргаад 1 жил гарсан болж байна. За энэ сүүн шек маань одоо залуучуудын дунд маш их одоо өргөнөөр хэрэглээнд тархсан байна. Дээрээс нь гадны жуулчид бас маш ихээр сонирхож авдаг болсон. Тэгэхээр энэ бүтээгдэхүүнийх нь төрөл жанр, оюуны өмч, технологи олон юм байна. Тэгэхээр танаа үйлдвэрлэж байгаа бараа бүтээгдэхүүнийг жилстэй хүмүүс дуурайлгаж хийх гэдэг юм уу? Та өөрийнхөө бүтээсэн энэ технологи дээр оюуны өмчийг авсан уу? Технологийн патент, за лого барааны тэмдэгтэн оюуны өмчийг бол авсан байгаа. Дээрээс нь яг энэ сүүгээр одоо зарим үйлдвэрлэх, сүүгээр бүтээгдэхүүн үйлдвэрлэх одоо иргэд аж ахуйн нэгжүүдтэй бол бид нар нээлттэй хамтарч ажилладаг. За мөн адил одоо оюутнуудыг одоо бид нар үйлдвэрлэлээр дадлага хийлгэх. За бусад ижил төрлийн үйлдвэртэй өрсөлдөөд авах шүү дээ. Аль болохоор одоо хамтарч ажиллах, кластер хэлбэрээр бие бинийгээ дэмжиж ажиллах тал дээр ийм бодлогоор одоо манайх явж байгаа. Ямар сайхан бодлоготой. Хүн болгон цайрам ихэд биеийн өөрчлөлтөж гардаг, мужаан болгон биеийн өөрчлөлтөж гардаг. Танах бол бүр хамтарч ажилтнастай бизнесээ өөрчлөлтөж гэж хардаг, хамтрагч гэж хардаг гэдэг чинь нөгөө энэ чинь жинхэнэ бидний яриад байдаг нөгөө кластерын системээр хөгжих суурин тавигдаад байгаа юм шүү. Тий, ер нь бол одоо бид Улаанбаатар хотыг тойрсон 200 орчим километрээр дусаас нэг 10 гаруй перимрээ сүүнүүдээ авч байна. За эдгээр перимрууд нь манайх руу сүүгээ нийлүүлэн тогтмол. Дээрээс нь перимруудыг тодорхой орлогоор хангаж ажиллаж байна. Мөн адил одоо юу гэдэг бусад үхрийн сүүг цагаан айдаа боловсруулах тал дээр харилцан туршлага солилцоод одоо ингэж явж байгаа. За мөн адил энэ бусад жижиг дунд одоо бизнесийн салбарт байгаа сүүсүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг компаниудаа кластер хэлбэрээр туршлага солилцож. Тэгэхээр та иргэн тойрон ингээд сүүгээ татж авчаана гэж. Одоо сүү компани, апо компани бас адилхан авч байгаа. Гэтэл энэ компаниудаа яаж өрсөлдөж тэр сүүг худалдаж авч байгаа? Одоо Монгол улсад бол яг сүүсүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл явуулж байгаа компаниудын хамгийн том асуудал нь сүүний хомсдол байна. Тий. Тэгэхээр одоо томоохон компаниудаар өөрсдийн гэсэн тийм перимрүүдийг одоо сүүлийн 3 жил бол маш арчимтай хөгжүүлж байна. Одоо ялангуяа Монбелиардын үхрүүдийг одоо урд зүгээс маш ихээр оруулж ирж байна Монголд. Манай компанийн хувьд бол одоо юу гэдэг нөгөө уламжилт бэлчээрийн одоо перимрийн гэхээсээ илүү бэлчээрийн малаж одоо нөгөө сүүнд байдаг эрдэс кальц амьд юм одоо алдагдахгүй илүү чанартай байх тал. Орой сүтээ гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр утгаараа одоо юу гэдэг бид нар энэ өөрсдийн харьцдаг перимрүүдээ өөрсдөө сонгож шалгаруулдаг гэсэн үг. Тэгээд одоо маш олон жил ингээд хамтарч ажилласан перимрүүд байгаа учраас уртудаа хугацаанд нөгөө талаасаа перимрүүдээ бид нар бас тодорхой хэмжээ санхүүгийн дэмжлэгээр дэмжиж ажиллаж байгаа. Одоо малын тэжээл одоо бусад юунуудаар нь хангаж ажилладаг учраас одоо тусгай нөхцөлийн гэрээгээр бие бинийгээ дэмжиж ажилладаг л гэсэн. Хүмүүс ярьдаг ингээд энэ шүлжээ дэлгүүрүүдэд бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр манай жижиг дунд үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүний мөнгө нь гарч ирдэг, удаан гарч ирдэг, өндөр шимтгэлтэй байдаг гэдэг. Энэ ер нь айлар ортоо бол танаа дээр ийм хамтархан ажиллах юм гэрээ хэлцэл байдаг юм уу? Яг манад бол одоо энэ нөгөө гадны менежментээр орж ирж байгаа тийм сүлжээ дэлгүүрүүд бас байгаа шүү дээ. За мэдээж энэ бол одоо тухайн дэлгүүрийн өөрсдийнх нь дотоод санхүүгийн систем тогтолцоо байгаа тийм ээ. Яг энтэй адил одоо бид өөрсдийн бүтээгдэхүүнийг одоо зах зээл дээр гаргахдаа үйлдвэрлэгч өөрөө жижиглэнгийн үнийг одоо тогтоох хэрэгтэй гэдэг ийм байр суурин дээр үйлдвэрлэгчээр байгаа даа. Худалдааны салбарын болохоор бид өөрсдөө хамгийн ашигтай одоо хурдан борлогдож байгаа бүтээгдэхүүнээ ашигын маржингаар нь ангилж аваад авна гэдэг ийм байр суурьтай. Ер нь үйлдвэрлэгчээр худалдааны салбар аль аль нь үндэсний үйлдвэрлэгчээр дэмжиж ажиллавал зүгээр байгаа. Бид бол яг энэ утгаараа одоо дотоодын сүлжээ дэлгүүрүүдтэй анх одоо хамтарч ажиллахдаа одоо үндэсний үйлдвэрлэл үндэсрэг юугаар одоо албан бичиг өгөж очиж уулзаж ингэж яаж байсан. Дээрээс нь мэдээж одоо нөгөө талдаа бүтээгдэхүүний чанар одоо бас яригдлагүй яах вэ? За ингээд одоо бол бид нар одоо томоохон сүлжээ дэлгүүрүүдэд бол маш ихээр одоо бараа бүтээгдэхүүнээ нийлүүлээд ингээд зах зээл дээр бол нутагшсан байна.
Танай олон газар салбаруудтай заримгуудаа борлуулж байгаа. За энэ салбарын түгээлтийг байршлуудыг сонгох, тэднийг одоо байршуулахад аль хэрэг хүнд суртал ийг даван туулж яж энийг хийж байна. Чөлөөллийн хөдөлгөөнд чөлөөлөгдсөн үү? Эсвэл чөлөөлөгдөөгүй юу? Анх одоо компани үүсгэн байгуулснаас өнөөдрийг хүртэл бол бас тийм дардан байгаагүй. Ер нь бол ягаад гэвэл энэ манад энэ гудамжны ил задгаа худалдаа өөрийн гэсэн тийм стандарт байхгүй. За дээрээс нь одоо нөгөө төр хувийн хвшил хоёр бас хоорондоо ойлгос тийм асар том зөрүүтэй яваадсан. За сүүлийн ковидоос хойш одоо энэ юу гэдэг тодорхой хэмжээний тийм стандартуудыг бас нэвтрүүлж эхэлж байна. Жишээлбэл манай компани гэдэг одоо гудамжны ил задгаа худалдаан дээр одоо хятад улсаас захиалсан тийм шинэ стандартын бүүт оруулж ирсэн. Тийм байл. За энэ бүүт маань одоо бас л гудамжны ил задгаа худалдаан дээр бас нэг өөрийн шинэ стандарт тогтоож байна гэсэн үг. Энэ стандарт тэмцэх зүйн газартайгаа хамтраад одоо стандарт дээр ажиллахаар төлөвлөж байна. За нөгөөтэйгүр төр хувийн хвшил хоёр одоо хоорондоо маш сайн хамтарч ажиллаж энэ одоо жижиг дунд бизнесийн салбар хөгжиж байна. Дээрээс нь нөгөө талаасаа томоохон одоо компаниуд нь жижиг компаниудтайгаа кластер хэлбэрээр худалдаа авалт хийж бас бие биенийг одоо санхүүгийн тал дээр мөнгө урсгал бий болж дэмжиг. Ийм маягаар явах учраас бид нар бол үүдээ маш олон үндэсний үйлдвэрүүд, маш олон үндэсний компаниудтайгаа сүүлийн жилүүд хамтарч ажиллаж байгаа. За өөрийн чинь төрөний асуудгаар одоо юу гэдэг нөгөө чөлөөлөе гэдэг үг одоо Монгол улсын тий ерөнхий сайдын санаачлагаар ингээд энэ бол маш том бизнес хэрэгцээ дэмжлэг болсон. Манай компанид бас маш дэмжлэг болж байгаа. Нөгөөтэйгүр нөгөө хамгийн том баяр маань одоо хүүхдийн баяр систем маань. Хүүхдийн баяраар бол бид нар маш их хэмжээний бэлтгэл ажил хийж байгаад өндөр борлуулалт хийхийг чармааж байгаа. Тэгэхээр бусад одоо юу гэдэг нөгөө том компаниуд юунууд маань одоо үндэсний үйлдвэрлэлүүдэд маш их дэмждэг болсон байна. Энэ маань одоо юу гэдэг Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан их орон судалтай авалт хийгээд өөр айлга бас ард иргэдэд наалдж нэлээд тийм ард иргэдэд бас юу болсон байна л да. Ойлголт болсон байна л да. Тэгэхээр ингээд ажиглаж байгаад 2026 он бол сүүн зарим компани хэрэгтэл одоо салхи гэж нар мандсан жил юм уу гэж би харж байгаа. Ягаад гэвэл танаа үйлдвэрт Монгол улсын ерөнхийлөгч бээрээ хүрэлцэн очиж үндэсний үйлдвэрлэлийн бараа бүтээгдэхүүнээр танилцаж тэнд одоо сайхан сэтгэлийнхаа үгийг хэлсэн, сайхан уран дэм өгсөн байл энэ тухай. Тэгэлгүй яг 2026 онд одоо бид нар өөрсдийн гэсэн тийм яг стандартын шаардлага хангасан үйлдвэрлэлийн байртай болж чадсан нэгдэн. За хоёрдугаар Монгол улсын ерөнхийлөгч маань яг өөрийн бээр манай үйлдвэр дээр одоо зочлолоо. За энэ бол маш том бид бүхний хувьд бол маш том баярт үйл явдал. Нэр хүнд хэрэг. Нэр төр хэрэг. Дээрээс нь яг Монгол улсын ерөнхийлөгч маань одоо хүнсний хувьсгал хоёр хөдөлгөөнийг цаашд үргэлжлүүлэн зарлахаар болсоо гэдгийг манай үйлдвэр дээр очихдоо байдаг хүн хэлсэн. За энэ бол маш том баярт мэдээ. Тийм бай. Болж байна манай компани. Тийм бай. За 2026 оны хувьд бид нар бол бас харилцаатай хатаа огцом нэмэгдүүлсэн юм амжилттай шинэ жил болсон. Шинэ он болж гарч байгаа. Өөрөөр хэлбэл Монголын төмөр зам, оюутлогоо одоо томоохон банкуд байна. За төр засгийн томоохон одоо аж ахуйн нэгжүүд байна. Хувийн хвшлийн томоохон компаниуд байна. Ингээд бид нар бол нэг 30 гаруй мянгаас дээш одоо ажилчтай тийм хүүхдүүдтэй ч юм уу тийм одоо 30 гаруй томоохон аж ахуйн нэгжүүдтэй. Жил болгон хүүхдийн байраар хамтарч одоо ажилтдаг болсон байна. Энэ бол бидний одоо маш том түүхэн амжилт. Тийм байна. Монголчуудын сүүгээр хийсэн бүтээгдэхүүнээ та өдрөгдсөн нэмэгдэж тэр хийсэн бүтээгдэхүүнийг одоо төрийн болон төрийн бус байгууллагууд дээр нь одоо энэ төрийн эмчийн том компаниуд хүүхдийн баяраар үндэснийх нь заримгуудыг өгч байгаа гэдэг. Одоо урд нь бол тийм байгаагүй. Хятадын нэг Apple тийм болоод явж ирсэн. Тэгэхээр энэ бол их орон судалтай авалт хийж байгаа монголчуудын бас бахархал зүйл юм а гэж. Тэгэлгүй яах вэ? Тэгэхээр энэтэй үед бол Монголын ерөнхийлөгчөөс хүнсний хангамж аюулгүй байдлын том хөтөлбөр хэрэгжүүлээд энэ хөтөлбөрийн хэмжээнд олон жижиг дунд үйлдвэрлэгчид хөлдөөрөө бослоо. Олон жижиг дунд үйлдвэрлэгчдийн тоо нэмэгдлээ. Энэ тухай та юу гэж боддог вэ? Таныг захирал Монгол улсын ерөнхийлөгчийн санаачилсан одоо хүнсний хувьсгал хөдөлгөөн одоо орон даяар өрнөд 3.5 жил болж байна тийм ээ. За энэ хугацаанд одоо 1.7 их найт төгрөгийг одоо засгийн газраас жижиг дунд бизнес эрхлэгчдэд одоо дэмжлэг үзүүлж өгсөн байна бага хүүтэйгээр. За энэ бол маш том дэмжлэг. Манай компани уртлаас энэ дамрагдаад явж ирсэн. Тэгээ энэ одоо хүнсний хувьсгал хоёр хөдөлгөөн маань ахад цаашаа үргэлжлээд ингээд явхаар боллоо. За энэ бол бас бизнес эрхлэгчдэд маш том таатай мэдээ болж өгч байгаа. Хүнсний хувьсгалаас зээл авсан гэнэ. Манайхаа анх 500 сая төгрөгийн зээл авч ирсэн. Тэгээ хүнсний хувьсгалны хөдөлгөөн анх дөнгөж эхэлж авах үед өрнж эхэлж авах үед
тэгээд зээл аваад ингээл цаашаа одоо бүх нөгөө жижиг дунд компаниуд яаж одоо явж байгаа яг тэр зарчмаар түүхээр л явж байгаа. Ер нь жижиг дунд үйлдвэрлэлээр бизнес эрхэлдэг хөгжүүлэх гэж байгаа хүмүүс толонгодод байдаг нэн шаардлагатай. Одоо ажлын байрын түрээс ч юм уу одоо банкны зээлийн хүч ч юм уу ажлын хүчний хомсдол ч юм уу олон юмнууд байдаг. Тэгэхээр ер нь энэ талаар ер нь яавал дээрэмшгүй байдаг. Танах энэ асуудлуудыг аль чатанд нь явж байна. Явж өнгөрч байна. За яг ер нь ингээд жижиг дунд гэлтгүй ер нь ингээд бизнесийн салбарт бол маш одоо амаргүй юм зөнтэй байгаа шүү дээ. Хамгийн гол одоо юу гэдэг одоо бизнесийн салбарт явж байгаа хүний хувьд хамгийн гол номер 1 асуудал нь бол шантарч болохгүй байсан. Тэр л хамгийн чухал. Бусдаар одоо юу гэдэг нөгөө татварын орчин одоо тэгэл янз янзын шалтгаанууд яриад үл зөндөл юм байна. Хамгийн гол нэг одоо унж босох дээшээ доошоо зөндөө юм тааралт нь шантарч болохгүй. Одоо Монгол улсад бол үндсэндээ 2012-3 оныг дамсан одоо Аз ингэж хэлж болохоор бараг эдийн засгийн хямрал боллоо тийм ээ. За тэгээ 16-7 оны эдийн засгийн хямрал байна. За 19-оос 21 оны дамсан ковид цаг тахал байна. За ингээ байж ятал одоо ковидоос хойш аж ахуйн нэгжүүд үндэсний үйлдвэрлэлээр буцаад дөнгөж сэргийж ятал одоо гадаад талтаа бас ингээд геополитикийн асуудлууд үүсээд тэв логистик шатхууны өн өсөж байна тийм ээ. Тэгээ энэ болгон ч одоо юу гэдэг нь бизнес эрхлэгчдэд бас ингээл унж босоход нь нөлөөлж байгаа шүү дээ. Тийм учраас ер нь бизнесийнхэн бол ерөөсөө шантарахгүй л ууггүй ингээл явах хэрэгтэй. Ер нь нэг л юм байгаад хөдөлмөр хүнийг шагнадаг гэдэг үг л хамгийн чухал. Тэрийг бол одоо би сэтгэлээр би өөрөө одоо маш олон жил 20 жилийн бизнес салбарт явж байгаа юм. Тасралтгүй хөдөлмөрлж байвал заавал танд шагнал бол ирнэ гэж ингэж ойлгож байна тийм л үү те. За тэгэхээр өөрөө бас ингээд Монгол улсын ерөнхийлөгчийн үйлдвэрлэл үйлчлэгийн бодлогын зөвлөх танаа үйлдвэрт очиж баялаг бүтээгч үндэсний нэвтрүүлгийг хөтлөн явуулсан. Энэ бол бас бахархалтай их чухал зүйл болсон ойлгомжтой. Энэ тухай сэтгэлээ хаваалцсан уу? Олон баялаг бүтээгчд үлгэр жишээ болгоод Монгол улсын ерөнхийлөгчийн одоо хүнсний бодлогын зөвлөх даваа баяр зөвлөх бол манай үйлдвэр дээр очсон. За тэр хүний хэлсэн үг бол яг үхээр Монгол улсын бүх бизнесийн салбарынхныг ингээд кластер хэлбэрээр нэгдүгээр төгжүүлэх. За нөгөө талаасаа төр засгаас хүчтэй дэмжих. За энэ үр дүн юу ах вэхээр одоо томоохон аж ахуйн нэгжүүд нь гадагшаага зах зээл рүү гарах хэрэгтэй байна. Жижиг бизнес эрхлэгчид нь дунд шат руу ороод өрхийн үйлдвэрлэгчид нь одоо дэхан дэшиг гарт босчих хэрэгтэй байна гэдэг. Яг энэ одоо урайлахаар одоо маш олон жил ингэж төр засгийн одоо дэмжлэгийг ард иргэд болон одоо аж ахуйн нэгжүүдэд хүргэж ингэж гүүр олж авч байгаа мундаг хүн. За энэ хүн манай үйлдвэр дээр очиж баялаг бүтээгч гэдэг нэвтрүүлэгт манайхыг уурж оролцуулсан. За ингээд одоо манайх үндсэндээ бүтээгдэхүүнийхээ нэр төрөл, за үйлдвэрлэлийн онцлог гэднээсээ бол олон нийтэд бас таниулахад маш том ахиц гарсан. Тэгэхээр ахиц гарсан төлхөөл үзүүлсэн гэхээс илүү тэр хүмүүсэд одоо ерөнхийлөх хэрэгч яхад бэлтгэл ажил хангах. Онцны үйлдвэрлэлийн одоо баялаг бүтээгдэхүүн нэвтрүүлэх тахад бас бэлтгэл ажил хангана гэдэг чинь бас нэг алхам, бас нэг түлхэц болж байгаа юм шүү дээ. Шинэ халаатаа өмсөөрөө ширээний бүтээлээ гэдэг юм болно шүү дээ. Алж аж ахуйн нэгжтэй. Ажилчдынхаа одоо бас ажиллах орчныг сайжруулах гэдэг хүмүүсээ зөв байлгах. Ерөнхийдөө нэлээдгүй ажлууд ингээд давхар хийцэж. Энэ бол бас нөгөө талдаа ажилчдад бас маш хэрэгтэй зүйл болж байгаа байхгүй юу? Ерөнхийдөө ирсэн биш бас аймаг гоё болчлаа. Зөндөө асуудлуудыг шийдвэрлэхлээгээл ажилчид бас ярьцлаа юм байна. Одоо үйлдвэрийн нэр хүнд олон төгжжээ, ерөнхийлөгчийн ирсэн одоо тэр олон хэвлэл мэдээллийн салбарынхан бүгд одоо танай компани тухай мэдээллийг олон татчих гэж байна гэдэг чинь маш том маркетинг болжээ гэж бас ойлгож байна тийм үү? За тэрнээс гадна очиж сайхан захирал баялаг бүтээгдэхүүн дэмжих холбоогийн түүхэн 10 гаруй жилийн түүхийг бүтээлцсэн том холбооны гүйцэтгэх захирлаар томдогдоод удаагүй байгаа. Тэгэхээр энэ 10 жилийн хугацаанд 11 жилийн хугацаанд хийсэн бүтээсэн энэ ажлууд нь бол нэгэн тодорхой болцсон. Дараагийн хийх ажлуудын үеийг эхэлчихсэн өнөө юм. Энэ яг сайхан торгон ирмэг дээр одоо холбооны гүйцэтгэх албыг авсан байна. Энэ тухай Монголын баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гүйцэтгэх захирлаар томдогдоод одоо сар болгож байна. За энэ холбоо маань анх үүсгэн байгуулагдаад одоо 11 дахь жилдээ. За Монгол улсын ерөнхийлөгчийн одоо хүнсний бодлогын зөвлөх даваа баяр зөвлөх маань анх энэ холбоог одоо үүсгэн байгуулад одоо Монгол улсыг одоо 330 сумтай хоёр бүтэнтэй орсон байт юм бэл. За энэ хугацаанд бол одоо маш их хөдөлмөр гарсан. Ерөөсөө өрхийн үйлдвэрлэгчнээс ахуулаад том бизнес эрхлэгчдийг бүгдийг одоо ингэж олон нийтэд ил гаргаж ирсэн ерөөс. Хаана Монгол улсад одоо аж үйлдвэрийн салбарт, хүнсний салбарт
газар тариалангийн салбарт, ноос ноолуурын салбарт хаана ямар аж ахуйн нэгжүүд аль аймагт юу хийж яана, ямар баялаг бүтээгчд хаана байгаад байгааг бүгдийг ил болгож гаргаж ирсэн. За ингээд одоо бүгдийг нийлүүлээд нэг дээвэр дээр оруулаад төрийн бодлого руу ингээд чиглүүлсэн маш том ажил хийсэн. За энэ том холбооны үс захирлыг одоо ажлыг хүлээж авсан бол маш том нэр төрийн хэрэг бүтүүдийг одоо нуруунд дээр маш том хариуцлага ирлээ гэж ойлгож байгаа. За сая холбоо маань 11 дахь жилийн хүрээнд бас гадшаага бизнес туур хийгээд одоо хятадын Европын үйлдвэрүүд одоо AI технологи чухал үйлдвэрүүдээр одоо бас яваад ирлээ. За энэ донд одоо бизнес технологи, инновац, ноу хау гэдэг одоо манай холбооны удирдах зөвлөлийн гишүүд 20 гаруй хүн явсан. За энэ донд маш их одоо хэрэгтэй туршлагуудыг судлаад ингээд ирсэн байгаа. За цаашид одоо юу гэдэг нь баялаг бүтээгчдийг одоо бүгд дуу хоолойг төр засагт одоо хүргэх төрийн одоо бодлогот одоо шийдвэрт байг тусгаж явуулах нь аягүй чухал гэж бодож байгаа. За нөгөөтэйгөр одоо юу гэдэг Монголын баялаг бүтээгчид өөрсдөө одоо томоохон бие цэглэгчд бол гадшаага зах зээл рүү гаргах тэр эрх зүйн орчинд бүрдэх хэрэгтэй байна. Жижиг аж ахуйн нэгжүүд нь дунд шат руугаа орж дотоодынхоо зах зээлийг одоо гадны зах зээлээс хамгаалах одоо шаардлага үүсэж байна. За өрхийн үйлдвэрлэгчээр дэш нь өмдүүлж босгож ирэх юм том хариуцлагатай ажил бас байна. За тэгэхээр их юм үзэгчтэй өнөөдөр манай нэвтрүүлэгт баялаг бүтээгдэхүүн холбооны гүт захирал, за Сүүн зарим компани ерөнхий захирал, за Өлзий сайхан захирал байна оролцож байна. За тэгэхээр залуу хүний хувьд хийж бүтээх юм их байгаа. Хүсэл тэмүүлэл их байгаа. Ирээдүйн зорилго тэмүүлэл нууц ушвал. Яг нь ер нь ингээд бизнесийн салбарт маш олон жил явцсан учраас энэ бизнесээс холдож чаддаг маань хүн чинь. Тэгэхээр энэ хүнс үйлдвэрлэлийн салбарт одоо бас тодорхой хэмжээний ахиц дэвшил гарах одоо тал дээр нэлээд бодсон юмуд байна. За хөдөө аж ахуйн чиглэл рүү одоо өхрийн пэрэмтэй газар тариалан одоо малын тэжээлгээд ингээд бас зөндөө юмуд бас төлөвлөсөн юмуд байна. Энэ чиглэл рүү бас тодорхой төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлнэ гэсэн зорилго тавьж байгаа. За нөгөөтэйгөр энэ үйлдвэрлэл одоо байгаа үйлдвэрлэлээ бүр автоматжуулах, нэр төлөөр нэмэгдүүлэх, за гадагшаага гадаад зах зээл рүү бизнесээ гаргах одоо ийм амбицтай. Одоо сайхан амбиц. За Евразийн холбоонд гарах 367 нэр төрлийн бараан дотор Сүүн зарим гэдэг нэр төлөөр оролцсон уу? Тийшээ бүтээгдэхүүнээ гаргах талаар аль бодож байгаа, судалж байгаа боломж нөхцөл юу байна? За Евразийн эдийн засгийн одоо бус нутгийн чуулга уулзалтанд бас өнгөрсөн үйл яваад оролцоод ирсэн. За энэ Евразийн эдийн засгийн юунд бол одоо 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн одоо татваргүй Монгол улсад орж ирэхээр болоод за мөн адил эргээд Монгол улсаас гадагшаага татваргүй гарахаар болоод одоо хоёр улсын стандартын дараанаар эцэслээд гар усгаа зураад ингээд баталгаажуулсан байна. За энэ дунд бол монголчуудад үүдэн 180 сая хүн амтай зах зээл рүү бүтээгдэхүүнээ гаргах маш том давуу тал үүсэж байгаа гэж харах хэрэгтэй манай Монголын бизнесийн. За эсвэргээр юу гэдэг галийн татваргүй бараанууд Монгол руу орж ирнэ гэдэг маань өөрөөсөө зах зээлийн өршөлтөг чадвар дархлааг нэмэгдүүлж байгаа хэлбэр л гэж ойлгох хэрэгтэй. Ойлголоо. Тэгэхээр үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үнэтэй байдаг гэж ярьдаг. Би энийг оролцож байгаа зочд болгоноос асуудаг. Ягаад үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн үнэтэй байна гэдээ хэрэглэж хэлээд байдаг. Шалтгаан нь юу гэж бодож байна? За энэ төлөв үедээ манай Монгол улсад үйлдвэрлэж байгаа одоо ялангуяа хүнсний салбарын бүтээгдэхүүнүүд бол нэгдүгээрт нь яг эрүүл эко түүхийд хэрэглэж байгаа. Хоёрдугаарт нөгөө масс үйлдвэрлэл байхгүй да. Одоо юу гэдэг барааны тоош ирэх хүнд үйлдвэрлэлийн ашигын маржин нөлөөлж байгаа шүү дээ. Тэгээ энэ хоёр хүчин зүйл хамгийн номер 1-р нөлөөлнө. Ямар түүхээр орлуулад үйлдвэрлэх боломжтой болсон шүү дээ. Ийм хүчин зүйлүүд бас нөлөөлж байгаа. За мэдээж одоо татвар нийгэм дадлал дор захиалгаа ингээд энэ бол дэлхийн одоо аль ч улсад байдаг л асуудал. Баярлалаа. За баярлалаа. Та хамт олондоо өөрийнхөө одоо хамтран ажилладаг бүх хүмүүстэй маш нээлттэй бидний хандлага гэсэн чинь сэтгэлтэй ажилладаг юм захирал юм байна. Ингээд энэ бол манай баялаг бүтээгч олон захирлуудын нэгэн жишээ болов уу гэж бодож байна. Бусад захирлууд бас энэ жишээгээр бас амжилттай сайхан ажиллах байхаа гэж бодож байна. Ингээд аргагүй бусдад монлоолж ажиллаж байгаа Өлзий сайхан захиралдаа бас дахин баяр хүргэе. Тийм сайхан хамт олныг бүрдүүлж ингэж авч байгаа гэдэг чинь бас нэлээд тийм бас оюуны потенциал, сайхан сэтгэл байгаа гэдэг нь ойлгомжтой. За ингээд танай компани ажилд бас дахиад амжилт хүсье. За Сүүн цагаан зарим шиг сүүн сайхан сэтгэлээр олныг төвчгэлэн энэ хүү бизнесээ сайхан авч аваарай гэж бас одоо хүсэн өрөөё гэж бодож байна. За баярлалаа. Тэгээд өнөөдөр энэ сайхан нэвтрүүлэгтээ орж оруулсан танай хамт олонд баярлалаа. За тийм үү. За ингээд сайхан захиралдаа одоо бас сайхан ярилцлаа. Дэлгэрэнгүй гоё ярилцлаа боллоо гэж бодож байна.